2016 оны 9-р сарын 24-25-ны өдрүүдэд Завхан аймгийн 24 суманд үйл ажиллагаа явуулдаг 29 сургуулийн 5,000 гаруй хүүхэд багчууд чуулсан нэгэн арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ сайхан үйл ажиллагаа та бүгдийн халуун алга ташлтан дор эхлэхэд бэлэн болсныг дуудахад нэн таатай байна. Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Дэлхийн шатрын холбооны шатар дэлгэрүүлэх хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Цэрэн доржийн сайн баяр хэмээх хүмүүст хэмээх та бүхэн халуун алга ташлтаар энэ бэлэг байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бид маш чухал арга хэмжээг тэмдэглэж байна. Дэлхийн түүхэнд Монгол орн нэг өдөр 11,000 ухаадаг хүүхдүүдэд дэлхийн хэмжээнд энэ интернетээр онлайны 5 тэрбум хүүхдүүдэд тоглох энэ боломжийг олгон өмнөх нь олгох энэ яслын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд улсын хурлын дэд дарга, улсын хурлын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Санж Метал, холбооны бүгд найрамд Герман улсын элчин сайд Штефан Дюйфл, Завхан аймгийн засаг дарга Бат сайхан, Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бал Хэрва, Завхан аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Ганчимэг, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сайнбаяр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Цогбаяр, Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Наранбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Дэлхийн дэвжинд Завхан нутгийн хүүхдүүдийг хөл нийлүүлэн алгах энэ боломжийг олгож байгаа. Үе таалгыг нээж байгаа энэ яслын ажиллагаа албан ёсоор нээснийг та бүхэндээ мэдэгдэе. 3 сая хүн амтай тэр дундаа 70,000 одоо иргэнтэй Завхан аймгийн 15,000 хүүхэд дунд сургууль сурдаг. Энэ 15,000 хүүхдийн 11,000 одоо хүүхэд нь бол өнөөдөр нэгэн зэрэг Дэлхийн шатрын холбооны гишүүн болж байгаа явдал нь бол үнэхээр оюутлаг завханчууд та бүхэн маань чадварлаг гэдгийг ойлгосон ийм одоо том арга хэмжээ гэж ингэж бодож байгаа юм. Завхан аймаг бол шатрын анхны 3 авиаттай, анхны 3 их мастертай Завхан аймаг энүүгээр баграгдаг. Шатрын спортоор 10 жил хичээлж байна. Тэгээд би аймгийн 3 удаагийн авраг, улсад 2 удаа оролцож байсан. Тэгээд одоо ингээд олон улсын шатрын холбооны гишүүн болж одоо маш их баяртай байна. Өөрөөсөө дээш чадвартай хүүхдүүдэд шатар тоглож ухаанаас ярьж тэгдэ маш сайхан байгаа. Энэ 600 сая хүнтэй тоглох хэрэг олгож өгсөн Санж Метал дарга маш их баярлалаа гэж хэлье. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү чуулганы эхний өдөр хөтөлбөрийн дагуу чуулганы нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж Отгон, Шилүүстэй, Цагаан хайрхан, Цагаан чулуут, Алдархаан, Дөрвөлжин, Яруу, Идэр, Ургамал, Завхан мандал, Эрдэнэ хайрхан, Улиаста сумдын 16 сургуулиас оролцож байгаа 3,000 гаруй хүүхэд багчууд баг тамирчдыг Дэлхийн шатрын холбооны гишүүнээр элсүүлэн хувийн дугаар бүхий гишүүнжлийн картыг олгосон юм а. Мөн 100 хүүхдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг явуулж шатрын билис тэмцээнийг зохион байгуулсан юм. Чуулганы үеэр Чандман Эрдэнэ лаборатори сургууль дээр олон улсын хэмжээний майстер, гавьяат дасгалжуулагч Жигжид Цэрэн, олон улсын хэмжээний майстер, Монгол улсын аврах шатарчин Лавгсран нар шилдэг 60 сурагчдтай зэрэг тоглолт хийж, сурагч Алтан Сүх, Бүрэнбаатар, Бямсран нарын сурагчид тэнцээ хийлээ. За хүүхдүүдийн ерөнхий төвшин бол давгүй байна. Би бас нэлээд олон аймагт очиж зэрэг тоглолт хийжсэн, сургалт тасгалжуулалт явуулж байсан. Ерөнхий хүүхдүүдийн төвшин сайн байна. Гэхдээ мэдээж хэрэг бас нэлээд галзсан ойрхон сургалт тасгалт яваагүй учраас бас ганц зэрэг анхаарах зүйл байна. Би зэрэг тоглолтын дараа багш нар одоо мэрэгчнүүдтэй уулзаад юун дээр анхаарах уу, бас ямар сайн нөлөөд хийсэн, ямар бас дутагдaltaй нөлөөд хийвдгийг харилцаа гэж бодож байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайд Штефан Дюйфлийн хувьд Завхан аймагт анх удаага айлчиж байгаа бөгөөд өөрөө шатар тоглох дуртай хүний хувьд энэ түүхэн үйл явдалд оролцож байгаадаа ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм а.
Тэрээр мөн зэрэг тоглолтыг үзэж сонирхохдоо Отхон сумын өсвөрийн шатарчин охинтой нэг өрөг тоглолоо. Чуулганы 2 дахь өдөр буюу 9 дугаар сарын 25-ны өдөр зочид төлөөлөгчид Завхан аймгийн Тосон Цэнгэл хот руу хүлгийн жолоог залж Тосон Цэнгэл, Их уул, Тэлмэн, Нөмрөг, Асхад, Төдөвтэй, Баян хайрхан, Тис, Баян Тис, Сонгон, Сант Маргац, Цэцэн уул гэсэн хойд бүсийн сумдын 13 сургуулийн 2000 гаруй өсвөрийн шатарчин хүүхэд багчуудад гишүүнчлийн картыг гардуулан өгч онлайн сургалтанд хамрууллаа. Мөн 100 хүүхдийг сургагч багшийн сургалтанд хамруулж шатрын билет төрлөөр тэмцээнийг зохион байгуулсан юм. Нээлтийн арга хэмжээний дараа өсвөрийн шатарчид гишүүнчлийн картаараа бусад орны хүүхдүүдтэй хэрхэн тоглох заавар зөвлөгөөг авч төв дэлхийн хүүхдүүдтэй анхныхаа өргийг тавьж үзсэн юм аа. Одоо яаж хожиж гэнэ үү? Тэнцсэн л нэг бирсээ идэлцэл. Бирсээ идүүлсэн. За. Хичнээн найстай болсон. Завхны нэг хідэн найз тэгээд Орос гадаадын цөөхөө Оросоос өөр орны хүүхдтэй холбогдов. холбогдоогүй. За. Анхны бол. Чиний одоо онооч хэд болсон явж байгаа юм? 400. 400 оноотой болсон юм. За энэ карт л бол амар гой санагдаж байна. За тэгээд энэ картаар нь бол ер нь гадаадын хүмүүстэй аль хүнтэй холбогдож тоглож болж байна. Би сая л ихэд Оросын нэг Андрей гэдэг нэг хүүхдэд тоглож үзлээ. Тэгээд ер нь л бол энэ хаанхын ч хүүхдэд тоглож болохоор юм байна. Тэгээ би хамгийн дөрүүлж нэг хүүхд рүү найзын хүслээс тэгээд тэр нь Андрей гэдэг хүүхд рүү явуулсан. Тэгээд тэр Андрей гэдэг хүүхд нь миний найзын хүслийг зөвшөөрөө тэгээд тэрнтэй шатар тоглож үзлээ. Тэгээ бас олон гадаадын хүмүүс рүү найзын хүслийг явуулж үзлээ. Сайн юм билээ. Гадаадын хүүхдүүд мэдгүй гараад их тоглолт юм билээ. Чи одоо ямар рейтингтэй байж байна? Одоо 994 тавьж байна. Гадаадын орны хүүхдүүдтэй зөв тоглоод тэгээд өөрийгөө яаж тоглож байгаа юм энийг хянж бодох ойлгомжтой байна. Тэгээд заавал компьютер гүйцэтгэсэн хаяа интернетээр одоо уцаараа тоглох боломжтой байна. Яг одоо энэ заалан сууж байгаа хүмүүс чинь онлайнаар ингэ тоглосоор гоод ер нь дэлхийн аврах чадрах магадлал өндөртэй. Ийхүү Монгол хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт байгаа үе тэнгийнхэнтэйгээ хаанаас ч холбогдсон тоглох боломжтой болсноор өөрийн чансаагаа дээшлүүлж шилдэг шатарчдтай энэ зэрэгцэх боломж нэгдэж байна. Завхан аймгийн 11 мянган хүүхдэд бол дэлхийн үе таалга нэгж байна гэсэн үг. Дэлхийд данслагдсан Монгол хүүхд болж байгаагаараа ач холбогдолтой. Тэгээд одоо өнөөдөр ингээд чип картын гардуулаад өнгөж одоо онлайн руу оруулаад эхлэхэд 30 минутын дотор бол манай хүүхдүүд бол маш олон орны хүүхдүүдтэй тоглоод тэгээд рейтинг оноо өсөж байна. Тэгээд энэ оноо өсөхөөрөө цаашаага олон улсын цол зэрэг авах. Тэгээд өшөө одоо бас цаашаа сайн багш болох юм үе таалгууд нь нэгдэх юм. Дэлхийн 5 тэрийн хүүхдүүдтэй дуртай цагтаа шатраа тоглох, амын шатрын хичээлээ үзэх, одоо чинь өөрөөсөө видеогоо үзэх, гараагаа үзэх, өргөө бодлого бодох бүх талын одоо тэнд бол сургалтын програм бүрнээр байж байгаа юм. Тэгэхээр багштайгаа зөвлөлдөөд багшаасаа ямар хичээл заах вэ? Юугаа сайжруулах гэдэг тэнд сурах бүрэн боломжтой. Нөгөө талаар энэ онлайн сургалт маань өөрөө англи хэл дээр байгаа учраас шатраа үзхийн хажуугаар англи хэлний мэдлэгээ дэвшүүлэх бүрэн боломжтой байгаа юм. Улсын хурлын дэд дарга Улсын хурлын гишүүн Санжимитв 2008-аас 2012 онд Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдэд чиглэсэн 3 тулгуурт бодлого хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд 2009-с 2014 онуудад бүх сумдын хүүхэд багчуудыг хамарсан шатрын цуврал тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулжээ. 3 тулгуурт бодлогын нэг нь бол шатар. Тэгэхээр компьютер, морин хуур, шатар 3 бол төс тулгын 3 чулуу. Монгол үндэстэн зан заншлаад морин хуурт хөгжим, энэ аялгау, айлгэрийн одоо аятух, айсцан тийм ээ. Тэгээд биелэгдэл бүх талаас бол энэ их чухал юм а гэж бид бодож олсон. Хоёрдугаарх нь бол энэ компьютер, за гуравт нь шатар, нэг оюун ухааныг хөгжүүлэх. За тэгээд дэлхийн хавтгай байна. Дэлхийн одоо хүүхдүүдтэй холбогдож хэл сурж, тэр төвшөнд хүрж дэлхийн номын сангаас гэртээ байж байгаа, сургуультай байж байгаа ном авч ашиглах энэ л болцоог үрдүүлэх тэмүүлсэн тэмүүллийн үр дүн одоо олон жилийн дараа өнөөдөр гарч байна. Тэр нь бол компьютер хүүхдүүдэд бид нар сургацсан байж байна. Тэгээд одоо
дэлхийн шатрын холбооны гишүүн болголоо. Үүний хамгийн томоохон арга хэмжээний нэг нь 2014 онд болсон 10,000 шатарчин хүүхдүүдийн тэмцээн байсан бөгөөд уг тэмцээнд дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжинов өөрийн биеэр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн оролцож байсан байна. Тэв дэлхийн шатарчин хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхах боломж нээгцэнд өсвөрийн шатарчид төдийгүй эцэг эхчүүд, багш нар шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа Монголын шатрын холбооны удирдлагууд, багш ажилчид, шатрын их майструуд, мэрэгжилтнүүд төр засгийн удирдлагууд ихэд сэтгэл өндөр баяртай байсан юм а. За би ер нь бага бүр жоохноос их шатар тоосон. Тэгээд хамгийн гол одоо дурсгалтай зүйл ярихад 53 жилийн өмнө би 6 дугаар ангиас Завхан аймгаас одоо шалгарч улсын авраг шалгарч алтан медаль авч ирсэн. Одоо 53 жил болчихсон байна. Тэгээд би энэ их түүхэн хугацааг туулж шатрынхаа төлөө одоо уйггүй зүтгэсний хүчинд Завхан аймгаас 11,000 хүүхдийг дэлхийн шатрын холбооны гишүүн боллоо. Завхан аймгаас 3 одоо их маастер төрүүлж 3 их маастер боллоо. Тэгээд одоо Завханыхаа одоо шатарчдын түүхэн амжилтыг ингэж одоо мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл мөн биелээ. Инхээр хүн бол зөв мөрөөдж явах юм бол мөрөөдөл биелдэг юм а гэдгийг өнөөдөр тод томрон харууллаа. Миний хүү 5 настай байхдаа юу яасан? Цэцэрлэгт байхдаа 999-д ороод байр эзэлсэн. Бас Ноднон аймгийн авраг болсон насанда цодгор хүүд бас авраг болсон. Улсын тэмцээнд оролцсон. Одоо 7 настай 2 дугаар ангид энэ үнэгээ бас яа. Тэгээд өөрийн ах トゥ наашаа яасан одоо хүүхдүүдэд одоо би дандаа өөрийнхөө чадах мэдхээр одоо энэ шатрыг л одоо дэлгэрэх юунд их зөвтгдөг хүндээ. Энэ 8 жилийн хугацаанд Завхан аймгийн хүүхдүүдийн одоо 11,000 хүүхэд шатар сурсан байна. Шатрын хичээлийг сонирхон сонсснаас сурагчдын төлөвшил, суурь боловсрол амьдралын тэр толгуур болох тэр суурийг одоо тавьж өгөх гол үндэс суурь нь болж байна. Би болохоор 6 настайнаас шатар сурсан. Шатар анх сурахад маш гоё хөгжилтэй байсан. Тэгээд би шатрын спортоор хичээл болсон. Тэгээд би анхны медаль маань 9993 дугаар байраар эзэлж гадаад явах эрх болсон. Тэгээд тэрнээс цаашаа болохоор би шатар тоглох оюун ухаан хөгжүүлдэг, бас математиктаа сайн болдог гэдгийг би ойлгосон. 8 настай шатар тоглож сурсан. Тэгээд шатар тоглож сурсан жилдээ аймгийн аврагаас хөрөлд медаль авч ирсэн. Тэгээд сая 2014 онд 9999 шатрын зэнээс алтан медаль авсан. Тэгээ одоо би шатраараа цаашаа өргөжлүүлнэ. Энэ өдрүүдэд Монгол улсын шатрын холбооны гишүүнчлэлийн тоогоор тэр бум гарan хүн амтай энтгэг улсын дараа жагсах болсон нь завханчуудын төдийгүй Монгол хүмүүс бидний бахархах түүх болон үлдэж байна.